Сайн байцгаана уу та бүхэндээ Мегад Луис Төв аймгийн Сэргэлэн сумаас Биеийн тамирын багш Баасан Цэрэн багшийнхаа гэрээс мэдчилж байна. Жилч болж одоо уулздаг. Тийм тий. Та хоёр маань юу хийж байна? Сүүлийн хэдэн жил Одоо яг дэвтгүүртээ суугаад сүүлийн 2 жил бас зүгээр суух дэширийн хүүхдэд бэлдэж байгаа. Оо. Тэгээд яг 6-7 хүүхэд бэлдэж байгаа. Ус аймгаас нийлээд одоо 2 жил 20 медаль авчихсан. Намайг хүүхэд байхад манай Жаргал сайхан ахыг маань улсын авраг тамирчин болгосон хүн болвол Баасан Цэрэн багш маань. Та хоёр яг манай өндөр ширээд суманд очижсэн үеэ бяцхан дурсаж яриач агшаа. За дөнгөж сургуулиа төгсгöd тэгээд томилт аваад сургуульд багшаар ороод тэшүүр сурах гэж бас хүүллээ. Насанд хүрэгчдийн тэшүүр заасан юм уу? Үгүй би нууцаар нөгөө аймаг руу гэрлүүгээ явах гээд тэгээд нөгөө тэшүүр аваад одоо би бас жирэмсэн байсан. Тэгээд тэр үед тэшүүр аваад шүн очиж гуулгана. Хүнээс ичээд. За тийм. Тэгээд гол дээр очиж. Тий, туулгол дээр гуулгана. За тэгээ гуулгаж явах үедээ би бас Жаргал сайхан танаах Мөнхбаатар Дунжи эднэртэй бид нар ч одоо зэрэг цайгуулгаад нөгөө хоёроо хөтлүүлнэ. Тийм Мөнхбаатар хөтлөн, Жагаагүй хөтлөн, Хишиг дэлгэр хөтлөн тойрогтой. За нэг тойрогтой бараг 30-аад очно. За тэгэж гуулгаж жагаад тэгээ сурсан. Тэгээд аймгийн аваргаар ороод 3 дугаар ярианд орч. Тэр багш болохоор тэр үед нөгөө өөрийнхөө шавнартаа бас тэшүүрээ зааж өгөө байж байгаа шүү дээ. Би бол сайн дураараа. Тийм байна. Тэр үед алтаагчиг тэшүүрээр ингээд нөгөө шүн очоод нууцаар голгож байгааг мэдчихсэн үү? Болох гал сурах гал үзчихсэн. Таны шавнар тэр үед өстэй гялалцчихсэн да тийм ээ? Би өндөр ширээд сумыг намайг анх юунд Сэргэлэн сумд багшилж байгаа. Тэгээд аймгийн 1-р 10 жил багангийн багш хийлгээд манай боловсролын хэлцээний дарга болох тэр өөр багш биелэхгүй чамайг биеийн тамирын багш болгоно гэдэг бэлдэжсэн. Тэгээ өндөр ширээд сум бол одоо аймагтай спортоор 27 сумаар баг хамгийн сүүлд нь ордог сум. Энэ сумыг л спортоор сайхан болгодог гэх. Тэгээд анхан очсон жилээ хэдэн хүүхдүүдээ бэлдээд тэмцээнд орохсон ч өндөр ширээдийнхэн маань сайн дасаж мэдэхгүй болох. Нөгөө хүүхдүүдээ гүйлгэж бэлдсэн чи ямар хоол гүйлгэдэг, ямар адуу мал бишгээл хүмүүс нь тэгээ шуугаад тэгээд дандаа өөрийнхөө багш ажилчдынхаа хүүхдүүдийг бэлдэж эхэлж байсан. Тэгээд бүрэн сумд бүсийн тэмцээн болоход анхны тэмцээн 12 сар юу уцтаад Баасан Цэрэн хүүхдүүдээ бэлдсэн үл гэж бэлдчихээ гэсэн. Бүрэн сум руу явах унаа цуцаа байна гэсэн. Одоо мэдэхгүй манай захирал Мишигбазар багш маань эмнэлэг твтэж байгаа. Тэгээд унаа манаа бол энэ байхгүй юм шиг байна гэсэн чинь. Тэгвэл багш нь онгоцоо болъё. Бүрэн сумд та нар хүүхдүүдтэйгээ онгоцоор очиад тэмцээд орчих гэдэг. Тэрдээ хэлсэн дарга одоо ингээд онгоц могц чамруу гэдэг чинь ямар хүн байна гэдэг. Ямар тэр холбооны ихтэй цэрэнд зугаад идэв гэсэн. Тэгээд нэг тийм машин олдохгүй жисэн чинь онгоц ирээд яг хүүхдүүд одоо энэ танаа Жаргалсаа гэдэг анхны шавнаа шүү дээ. Тэгээд нэг 10 хэдэн хүүхдтэй. Тэгээд бүрэн сумд онгоцоор явж очиж тэгээ уралдлаа. 7 сумын бүсийн тэмцээнд. Ингээ манай хүүхдүүд ерөөсө бүх зайдаа дандаа 1-2 дугаар байранд ороо. Тэгээд таны өндөр ширээд суунд тэр сургаж байсан шавнараас ер нь улсын авраг рекорд энэ гарч ирсэн тий? Та тэр хамгийн анхны рекордыг манай Жаргалсаа хийжсэн шүү. Улсын рекорд эвдчихсэн тий? Тий манайх. Тийм одоо 8 дугаар ингэ байсан юм да. Тэгээд дэшүүрийн 3000 м-ийн зам шигшээгийн нэг хүүхэдтэй хоёулаа алт мөнгөний төлөө өрсөлдөв. Тэгээ манай хүн ялж тэгээд зэрэг хийгээд тэгсэн чинь шигшээгийн багш нар гайхчихсан. Тэр шигшээгийн хүүхдүүдийн дэшүүр нь бол аюу гой хатцсан. Тийм дэшүүр. Манай ахын минь дэшүүр болохоор сумын төвөөс өтсөн үгтэй. Яаж ихэвчлэр 10-ын болтер контрол яана. Болтон энэ тайрч мэдэхгүй. Урт болтон зарим нь мөсөн дээр дорол нөгөө юу гэдэг бор зүрхээрээ тий. Тэр гайхчихсан. Ийм үн дэшүүртэй тэгээ ингээ рекорд хийж байгаа. Энэ хүүхдүүд өстэй сони юм аа л гэж гайхдаг. Тэгээд ер нь бол багшаа спорт
одоос та урлагийнхнаас манай цэцгээ багш бол өндөр ширээд сумыг маань аймаг бас улсад нэрээ гарах хэмжээний те одоо бас хойш хойштын урлаг спортоор явах хүмүүсийг та нар маань бэлдсэн шүү дээ. Тэгээд би одоо яг хамгийн ойроос өөрийнхөө ахыг бодоход л Азийн аваргын мөнгөн медальтай бас дугуйчин тамирчин тэгээд олон улсын спортын мастер Монгол улсын спортын мастер тэгээд та бол олон ийм тамирчдыг та хоёр маань төрүүлжээ. Таны шавнараас та бас дурдаач. Ер нь бол миний шавнараас хамгийн төвчээртэй нэг жаргал сайхан. Ааха. Тэгэхэд одоо 6 дугаар анги байсан бол 7 дугаар анги байсан юм уу? Дугуйгаар юм сум авдаг байсан. Оо бүр ерөөсөө Өндөр ширээтээс юм сум 60 км. 60 км. Тэгээ яаж ордгийг мэддэг байсан гэхээр өндөр дүнд нэг юм дөрвөлжин том талах хийдэг байсан. Аа за. Тэрний гоё амттай. Тэгээд за миний хичээл тараал явуулсан. За чи дүн ороо талах яваад иргээл явуулдаг. Хэдэн цаг явах уу тэгээд 60 км? Одоо тэр дүн орчвол харахгүй болохоос өмнө яваад ирдэг шүү дээ. Хичээл тарааж явуулдаг. Тэгээд талхаа аваад ирнэ. Тэгэхээр нэг талхавч дүн орсон гэж байгаа юм байна шүү дээ. Ер нь тасалж бэлтгэл хийж байгаа. оо Тэгж бэлтгэл хийж байсан. Одоо хүмүүс л гайх баг. Гоо нэг 6 7 дугаар ангийн хүүхэд 60 км тэгээд ундаг дугуйтай яваа. Тэгээд тэр чинь нөгөө бэлтгэл хийхэд гол нь тэр байхгүй. Тэгээд цаана яаж талах авчир гэдэг чинь дүнгийн талах чирэгч байх биш. Тэгэхээр талах авчиртай нь би за яг дүнгөө ороод ирчихлээ гэж ойлгодог. Тийм байна те. Тэгж бэлтгэл хийж байсан. Одоо тэгээд та хоёр маань энд олон шавтай болж байна. Сая сүүлийн 2 жил тэгшүүрээ дахиад хөгжүүлж яана гэдгсэн те. Тийм тэр талаар алтаагч мань ярих уу? Яг. За бэлдэж юм яа. За алтаагч. Манай авгаач бас намайг сүйдээ би чинь бие нэмрийн багшаар зөндөө тамирчин гаргаад улсын 5 удаагийн аварга баг болоод зөвхөн сэргэлэн сум штэ 100 идэхэн хүүхдээ сум бол 97 онд дахиад манай 5 дахь жилийн улсын аварга баг болж илаа. Тэгээд сүүлд нь сургуулийн захирлаар намайг Аа захирал манай авгаа маань бие нэмрийн багш хийж багш таны ажлыг бэлдэж үргэлжлүүлсэн юм шүү дээ тий. Ааха. Сая орж ирээд хүүхдүүд маань багшийн медалуудыг хараад өө ямар гоё медалуудтай гэсэн чи хоёр багш маань бүр ингээд нөгөө ийм гоё медалуудаа гаргаад ирсэн. Тэгээд та хоёр маань яг энэ медалуудаа гоё биднэрт сонирхуулах авшаа. Тий. Биднэрийнхээ ийм гоё сайхан медалуудыг би харахтаа үнэхээр бишрэхээс өөр аргагүй байна. Тэгээд багшаа та танилцуулаад өгөө ямар медаль авсан, ямар түүхтэй байсан бэ? Энэ өндөр ширээ сумдаас л энэ ажлынхаа гарааг эхэлсэн дээ. Тэгээд энэ хүүхдүүдийг бэлдээд улс аймагт ингээд багаараа медаль авахлаар надад бол одоо тэр багийн медаль ирнэ. Хүүхдүүдэд өөрсдийнх нь медалууд нь ирнэ. Ингээд жил болгон медаль авсаар байгаа л энэ бол медаль бол гэж бий болсон юм. 1996 онд 93 онд аймгийн 60 жилээр намайг жилсаа гэж анхны Алтан гац содонг өгчээсэн. 93 онд. За тэгээд энэ дараагийн медалууд нь энэ 2010 онд 13 онд энэ хөдөлмөрийн гавьны улаан тонгийн одон авсан. За одоо тэгээд тэр боловсролын тэргүүн, биеийн тамирын тэргүүн тэрийг бол эрт авч ясаа том амжилтыг үзье. Сая Алтан гац содон шинэ анх нөгөө өндөр ширээтээс ирээд 87 онд ирсэн. Тэгээ 87 онд ирээд сэргэлэн сумын дунд сургууль багшилж аваад 91 онд биеийн тамирын дэд сургууль орж тэгээд юу яасан да? Спортод би ч өөрөө волейбол, такс тоглодог юм байсан. Тэгээд баасан царингийн нөгөө захирал болсноос хойш биеийн тамирын хичээлийг заагаад тэгээ хүүхдүүдээ сургаад за тэрний үндсэн дээр одоо яг багийн дүнгээр бид нэр шагналдаг. Анх бид нар хүүхдийн спортын их наадамд орж бид нар хүүхдийн байгууллагын одоо ийм мөнгөн медаль шагналсан хамгийн. За тэгээд түүх хөргөлжлээд одоо ерөнхийдөө хамгийн сүүл би тамирынхаа тэргүүний ажилтан за биеийн тамираасаа гадна урлагт явж ардын авьяастан болсон. Дуугаар биеийн тамирын тэргүүний ажилтан бол энэ жил хүүхдүүдийнхээ амжилтын буйнд хийсэн хөдөлмөрөө үнэлүүлээд одоо Алтан гац содонг энэ жил авлаа. Биеийн тамирын багш байхдаа хоёр бас их өрсөлдөөнтэй байсан. Баасан цэрэн бол захирал болсноос хойш 5 дахь сургуулийн биеийн тамирын одоо
гишүүрийн спортыг хөгжүүлэх гэх тиймдээ зам. Би бас Мөр дээрээс зэрэгцэн. би болох дээрээс сэргэлэнгээ төлөөлж одоо Хоёр газар. хүүхэд бэлдэн тий. Тэгээ хоёулаа өрсөлддөг. Тэгээд би бол одоо Тэгж хөгждөг байж байгаа. ихгүй болох дээр чинь одоо би чинь тэр 5 дугаар сургуулийн өмнө орохын тулд хүүхдээ чанартай биелүүлэн би энээсээ суралцсан. тэгж одоо амжилтанд хүрдэг байлаа. Тэгээ тийм учраас манай хамгийн сүүлийн одоо анги даасан анги бол 12 3 хүүхэд 12 гурлаа гишүүрийн спортын алт мөнгө хүрэл медальтай анги болж төгссөн. Баяр хүргэе. Сайхан байна. Баярлалаа. За ингээд багш гоё юм бүр энэ яраа Өгөрцөн ачаа. өгөрцөн. Хоёр багш маань ингээд гоё ногоо тариад байгаа юм шүү дээ тий багш нараа. Зүгээр сууж чадахгүй. Ааха. Энд нэг мод Тийм байна. болохгүй. Ааха. Одоо энэ нэг 2 жил гэдэг. Тэгээд Хүлэмж барьчихээ та хоёр тий. Энд бол дан өгөрцөө. өгөрцөө тавьсан. Томдор. Наачин томдор тэр гарцсан байна. Хэдэн жил болж байна? Одоо 5-6 жил болсон шүү. Ааха, жил болгоо урах цаваад. Жил болно. Үзэлцэн. Гоё. Тэргээр Алтайг сая тэргээр юу авсан? Вау! Улааснаас нь та ядэд амсах гэж. Ямар гоё юм. Сайхан. Шууд газар дээр нь биднийг одоо ингээд голт бор гэдэг мод тарьж байгаа юм байна. энэ За энэ помидор. Вау! Эканс. Та хэд маань тэгээ шууд ерөөсөө ингээд Энэс л идэн тэгээд тий ямар гоё эрүүл амьдарч байна. Тэгээ та хоёр маань одоо өглөө дасгал юугаа хийж гэнэ үү багш нар байна? Яаж вэ? малын чөлөөгүй явах юм чинь. Ааха. Хөдөлгөөнийг бол байнга хийгээд тэгээд эрүүл хоод. Тэгээд ногоогоо тарих чинь бас хөдөлгөө шүү дээ. Тий. Ерөнхийдөө ийм хөдөлгөөнтэй байхгүй бол эрүүл байж чадахгүй шүү дээ. Тий, эрүүл урт насна гэдэг үг чи одоо. Шойн одоо нөгөө Жимак компанид одоо 5 дахь жилдээ ажилласаар байгаа шүү дээ. Тэгээ манайх чи ерөөсөө эмгүүгээр эрүүл урт амьдрах. Ийм зорилготой компани байгаа. Та хоёр маань бол вау. Экомис. Шууд бидний ингээд гоё эко тийм юм ороо. Ерөөсөө ориг башна. гайхалтай. 20-30-аад мод барьсан байгаа та. Оо за. Тэр ямар Тэр хөдөлмөрийн зэг байх анганда өгөрсөн. Тэр нэг ямб гэдэг. за. ангад Энэ доо Оо. тэнд нөхөр манд юм байна. Энэ талд нь сонгон тарьсан. Тэр ингээд дандаа моднууд. Энэгээр ингээд жимсний мод тарьж байгаа. Энэ модод одоо жимсний энэ арчлаа шиг. Ааха. энэ юуны Украинууд Гөлөс тэр саяны тэр гэрээс ийцэн өгөртийн Тийм ээ нөө. Оо бидний эзэн өгөрцөө гоё амттай байсан. Тий. Вау. Хүмүүс шүүстэй гоё гэдэг юм лээ. Тий. Ааха, энэ Тэгээд дэлгүүрүүл бөөндөө өгч энэ дан за, өгсөн. ер нь бол танайх өгөрцөөгөр их гоё юу атсан биш үү? Ингээд Аа, ахиу за. өгсөн.